зөндөө удаа бичлэг хийсэнгүү. Тэгээд өнөөдөр болохоор би шинэ ажилд орсон байхгүй. Тэгээд ажилдаа явахдаа ажлынхаа нэг өдрийг влог бичиж гэж бодсон. Тэгээд одоо болохоор гэртээ болохоор iPad-аараа бичиж байна. Тэгээд сая нөөрэ будаад ер нь л одоо гарахад бэлэн болцсон байгаа. Тэгээ iPad-аар бичхэрийг ямар хуу байгаагийн сайн мэдэхгүй л байна. Гэхдээ иймэрхүү бичлэг бол iPad-аар бичиж буцын бусдын утсаараа бичиж гэж бодож байна. Тэгээд харж байгаа бол миний стил бас нэлээ өөрчлөгдсөн байгаа. Тэгээд нэг тиймэрхүү тэгээд влогтойгоо хамтаагаарэ та нарт бас сонирхолтой байх гэж найдаж байна. Яг гэвэл би ер нь бол нэлээд сонирхолтой ажилд орсон байгаа. Тэгээд явцгаая. Миний найзууд томаатай байж байгаарэ. Тэгэхгүй би яг унтахтаа эднэртэй ингээм хамт унтдаг. Яг ингээд хажууд байж идэг. Нэг кити байна бас. Миний корамитэй гэрийн түлхүүр. Корамин бол нэг бант ихтэй байсан гэхдээ тэр нь унтчихсан. Хөрх магадгүй. Манай лифт жоох утаа. Бүгд зүг хамарцсан биш. За цонгонд байгаа юм чи. Өнөөдөр ингэж өмссөн байна. Гоё тухтай тэгсэн мөртлөө бас тэ жоохон деталь ингэж өмссөн байна. Гарцгаая. Өнөөдөр цаг агаар амар гоё байна. Өчигдөр бороо ороод жоох муухай байсан. Бөндөө метронд суухаар метроны буудлын руу явж гин. Өнөөдөр ч гадаа амар гоё юм. Гэтэ орой жоохон хүүтэн байх. Намайг тарахад. Ингээд манай гэрийн яг ойролцоо KFC нэгтсэн амар том. Би энэс болоод амар хэцүү байгаа. Байнга идмээр санагдаа. Тэр үсээ усан даш тавьж чинь үстэй гардаг. Тэг зүгээр. Захирал хоолоо идэхээр явсан. Тэгээд бөндөө баг зэргийн цэвэрлэгээ хийцгээе. За одоо болохоор ер нь бол цэвэрлэгээ бол хийсэн. Миний үндсэн үр болохоор ер нь бол зураг авах заяа. Зураг аваад онлайн дэлгүүрт ингээ апплайд хийдэг хгүй юу. Тэгээ тэрний хажуугаар Reels хийдэг Instagram дээр. Тэгээ ер нь бол өнөөдөр тэнд байгаа өмднүүдийн зургийг дарна. Тэгээ та нарт харуулъя. Энэ бол ерөнхийдөө миний хэсэг заяа. Энэ дандаа миний зураг дардаг. Энэ цагаан фон дээр зураг дардаг хгүй юу. Тэгээ энэ болохоор өчигдөр өнөөдөр зураг дарах гэж сонгосон 9 ширхэг өмд байна. Тэгээд уртал хойтол хоёр хажуу талын ер нь бол зургийг дараад тэгээ би өөрөө ингээд катлж матлаад тэгээд захирал руугаа явуулаад тэгээ ер нь бол онлайн сайт дээр орд юм элэ. Би саяхан л мэдсэн гэдэг. Энэ болохоор миний өмнө 7 хоногт дарсан өмнө 7 хоногт өчигдөр биш 5 дахь дарсан өмднүүд байна. Бас 9-ийг дарсан. Тэгээд нэг иймэрхүү зургнууд дардаг. Харсан уу та нар? Харсан бах тий. За тэгээд эднэр болохоор эхэндээ болохоор би дандаа outfit өмсчихсэн байхгүй юу? Өөрөө сонгоод одоо нэг дээдлэлтэй өмсөхөр юм нэг одоо өмд гэсэн үг. Тэгээд эхэндээ outfit-ээр дагнажгаад тэгээд арай жоохон хурдан амархан болохын тулд зүгээр нэг өдрөн дан өмд нэг өдрөн дан цамц болгоцсон. Тэгээд бич болгоогүй л тий манай захирлыг гэсэн. Тэгээ ер нь л энд бол дандаа зураг дарсан хувцснуудаа ингээд тусдаа тавьсан яагаад гэвэл онлайнаар зарагдж байгаа болохоор
Тэгээ энэ болохоор миний зүгээр хамгийн дайжгүй гэж бодсон хувцснуудаа ингээд энд аваад тавьсан. Тэнгүүд одоо хүн орж ирэнгүүт одоо би энийг санал болгоно гэсэн үг. Одоо миний стайлинг хийсэн хувцс гэсэн үг ер нь бол нэг тийм байна. Захирал бит хоёрын дууны сонирхол маш адилгүй. Манай захирал ийм хайрын тухай солонгос дуу сонсох зуртай. Тэгээд ингэж явж ирсэн. Одоо миний дуунууд энэ одоо гарч ирж байна. Arctic Monkey гарч ирж байна. Энэ Сиза гарч ирж байна. Сиза тавцгаая. Сайкил билээсэн та. Энэ ингээд дандаа миний дуунууд байна. Тэгэл би солиол тавьчихгууд захирал буцаагаал хайрын дуугаа тавьчихдаг. Одоо энэ байна. За тэгээд хальт нэг бичээд юм. Би ихтэй ойрт хоолны хийдэггүй байгаа. Албаа биш л дээ, зүгээр хоолны хийж жоохон туршлагагүй болчихсон. Ороод ирэх үү. Би захирлыг байвал ингэж хиймээр чадахгүй хаа. Жах ичим хий. Танаас миний шинэ стил таалагдж байна. Өнөөл жоохон хурц. Тэгээд тийм хүүтэй харагддаг стил юм уу? Хөмсгөн ах болчихсон. Байхгүй болов үү? Энэ байгаа шүү миний өмсөг. Зүгээр шалруулъя. Тэгээд өмнөхөөсөө жоохон өөр болсон. Жоохон ахмад насны харагдаж байна. Нэг арай хэмдүүд чичээ. Тэгээд захирлыг орж ирэнгүүт шууд зураг авалтанд орно. Зураг авчих. Өөрөөрхөн зургийг дарна. Тэгээд зураг мөрөд авчаад тэрийг янзлчаад тэгээд дэлгүүрээрээ юм янзлаа. Тэгээд хүн орж ирэл мэдээж юм ярина. Ихэнх гадаад хүмүүс орж ирдмаа дандаа Америкаас аялж байгаа хүмүүс амир хэрдэг. Тэгээд миний хамаг англи хэлийг шавхаад ашиглуулчихдаг. Би ч бас нэг англи хэл амар сайн биш байхгүй. Гэхдээ энд ингээ хүмүүстэй яриад ангууд жоохон магтаал аваад намайг амар цэвэрхэн айлхтай мэн идэргээд тэгээд тэрэн дээр бас маш баяртай байгаа. Ари гоё шүү дээ. Би өглөө гэрээс гарахдаа нэг аяга кар ийцэн. Тэгээд өдөр юм уу орой л идэх багтаа. Орой нэг хот дог идэр идмэр ч юм уу. Яг хоол бол нэг идмэр байна. За эхний өмдөө өмссөн. Одоо тэр хэсгийнхаа гэрэл мэржиг асаагаад ер нь л зураг авалтанда орцгоё. Ер нь бол дандаа л том өмдөө байдаг. Тэгээд надад бол гэхдээ бүр амар том авч байгаа. Тэгтээ яг зураг авангууд гайгүй заяа. Удирдлагатай шууд энүүгээрээ зарж байна. Зураг аваад дууссан. Тэгээд одоо эдитлж байна. Эдитлэн чийжтэй зүгээр ийм дөрүүлжингээр катлаад тэгээд гэрлийн жоохон нэмээд тэгээд бүгдийн бүх авсан зургаа тэгж явуулаад биш тэгж янзлаад тэгээд захиал руугаа явуулдаг. Та нар харах юм бол миний хөмсөг энд байгаа. Жоо сэрүүхэн дотор амир сэрүүх гадаа нэлийн дулаан багш байна. Дотор сэрүүхэн болохоор гадуур хуцсан өсчихлээ. Би та нарт гадаа харуулах уу? Тийм сакура дэлгэрсэн байна. Тэндээс байна. За 7 өнгөрч ийн. Ер нь бол тарах нилээн төхөж байна. Хурдан гэртээ очмоор байна. Тэгээ одоо жоохон байж байгаад манай захирал гарсан байхгүй. Захирлыг орж ирэнгүүт зөрж гараад нэг hot dog иднэ.
Энэ хонгдод нэг миний дуртай хааддаг гэдэг хгүй юу? Тэрийг очиж эцэцгээе. Рэпер гоё харагдчих шүү. Манай том зөвхөрл ирээд бабл тэй авч өгсөн. Гэтэ минийх цагаан баблтай. Яг тэгвэл борон дуусчихсан гэсэн. Тэгтээ зүгээрээ. Удахгүй тарахч байна. Ийм хүлээж юм бол тарлаа. Хурдан гэртээ ирж даалгавраа их хэрэгтэй. Гэсэн ч гоорчгүй. Тарцгай. Гадааныхаа юмнуудыг оруулсан одоо гэрэлнүүдээ унтраагаад хөрх. Бэж гарээ. Гэрэлүүгээ явцгаая. Нэрийг унтраагаад унтсан юм уу? Сая бид нэрээ бүгдийг оруулсан. Ээжи. Юуны догоон ч. За би мэдэхгүй шүү. Унтраагаад. Энийг ч унтраацгаа. За юмнууд оруулсан, гэрлийн унтраасан. Одоо өөр aircon унтраа. Мишэн. Окей. Тэгээд нэг унтраа. Нэг унтраа. Яг хурдан явах бол метроноос явсан. Юу юм бэ? Гэсгарээ. Гэрэлтэж шít. Бүрийн хамгийн сайхан мөч гэж байгаа шít. Өө гэрэл насцсан. За явцгаая. Гадаа жоохон сэрүүхэн болчих өдөр нэлээд гайгүй байсан. Жоохон сэрүүхэн болчих. Зурдгаа шугам анхудаа сууж байгаа хгүй юу? Тэгсэн чинь бүр 14 гарцтай юм бэ. Бидээс юм их гарцтай метро харж байгаагүй. 14 шүү дээ. Энэ цамцанд би бүр амар дурлцсан байгаа. Энэ захан амар гоё. Өнгөн ч гэсэн. Тэгээ би thrift shop-аас авсан. Энэ жакетыг ч гэсэн өмдийг бас готлыг шигсэн. Бүгдийг thrift shop-аас авсан. Finally бид гэртээ ирлээ. Орж карэд нэ. Өчтөр купоноос карэд хэлсэн. Тэргээд нэ. Одоо темпогийн зөв тохиолж тавиад цаана нь бит тавиад тэгээ бүх хамаг амьлуулдаг дуу болгодог хүн гэсэн үг. За тэгээ хэрэг та нар дөнгөж саяхнаас бэнийг мэдэж авч байгаа бол тэ ингээд согнатаа үерхэж авьяастаа залуу байгаа. За ойрын үед TikTok дээр нэг иймэрхүү энэ тэрийг одоо зохиогоод байж өгсөн байлээ. Тэгээд өөрийн гэсэн нэг хип хоп хамтлаг мандлагтай. Тэгээд тэр хамтлагтаа зориулаад ийм янз бүрийн